Ганц зэрэг хөрөсхийн томилсон юм уу? Өмнөх ерөнхийлөгчийн томилсон хүмүүс чинь өмнөх ерөнхийлөгч Батболгүй томилогдсон юм хүнээ гэдгийгсэн шүү дээ. Тэр үед Батболга хин хөрөсгөө найз байсан л та тий. Тэгээ ганц зэргийг бол ингээл тохирогоор л томилсон. Үгүй одоо тэгээ ганц зэрэгт үнэхээр ганц зэрэгт ингээд зориулсан заалт юм бол тий. Заалт үгүй юу гэдгийг одоо тэгэл энэ хүн үнэхээр цаг одоо бараг их сард одоо 7 хоногт тодорхойлоод ирнэ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улсын дээд шүүх санал болгосноос хойш ерөнхийлөгч 14 хоногийн дотор 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэсэн заалтын зөвхөн нэг удаа гэсэн хэсгийг хүчингүй болгосгоё. Сайн байцгаана уу? Бид энэ 7 хоногийн онцлог сэдвээр Монгол Улсын үндсэн хуулийн их судлалын хуралдааны шийдвэрийг тойрч ярилцахаар боллоо. За Монгол Улсын үндсэн хуулийн цэц 5 дугаар сарын 27 оны өдөр их судлалын хуралдаанаа хийж шүүхийн тухай хуулийн тодорхой заалт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн гэдэг юм дүгнэлтийг гаргасан. Тэгээд цэц жоохон ямар асуудлаар маргаан үсгээд тэгээд үндсэн хууль зөрчсөн гэдээ үзэж бай. Чи эхлээд тэр талаарх мэдээлэл өгөх үү? Өнгөрсөн одоо 5 сарын 27-нд Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн их судлалын хуралдаан болж одоо шүүхийн тухай хуулийн тодорхой заалт үндсэн хуультай зөрчилж байна гэж үзэж одоо тогтоол гаргасан. Ингэснээр одоо цэцгийн одоо их судлалын хуралдаан эцсийн шийдвэр болоод одоо хэрэгжээ явна гэсэн үг. Энэ нь юу вэ гэхээр шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36-гийн 7 дахь хэсэгт улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улсын дээд шүүх санал болгосноос хойш ерөнхийлөгч 14 хоногийн дотор 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэсэн заалтын зөвхөн нэг удаа гэсэн одоо үндсэн хууль зөрчсөн байна гэж одоо цэц дүгнэсэн. Ингэснээр одоо улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 6 жилээр томилогдоод дахин 6 жилээр ингээ улиран томилогдох юм эрх зүйн боломж үүсэж байна л гэж ер нь ойлгож байна. Тэгээ энэ одоо маргаа ягаад цэц гинт ингээ их судлалын хуралдааны ийм шийдвэр гаргачваа. Юу болоод өнгөрвөө гэд ингээд эргүүлээд харахаар өчигдрийн бас 27-ны өдрийн одоо цэцгийн их судлалын хуралдааны нээлттэй явсан учраас видеог энэ чинь ингээ үзсэн гэсэн. Энэ 16 онд шүүгч эрх зүйн байдлын тухай хуулийг одоо улсын хурал баталсан. Энэ хуулинд бас зөвхөн нэг удаа гэдэг зөвхөн нэг удаа улсын дээд шүүхийн шүүгчийг томилсон үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ийм гомдол мэдээлэлцэд ирээд цэц энийг нь авч хилцээд үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэрийг дунд судлалын хуралдаанаа гаргаж ирсэн байна. Тийм. Тухайн үеийн одоо их хурал бас цэцгийн дунд судлалын хуралдааны шийдвэрийг хүлээн авсан. Ингэснээр одоо энэ цэцгийн шийдвэр эцсих болоод ингээ хэрэгжиж явах ёстой байсан. Ингээ хэрэгжиж явж исэн чинь 21 онд одоо 2021 онд шүүхийн тухай хуулийг засгийн газраас улсын их хуралд өргөн мэдүүлж 20 онд өргөн мэдүүлээд 21 оны 1 сард их хурал баталсан. Энэ гэхдээ зөвхөн нэг удаа гэдэг ийм одоо агуулгыг яг хилцүүлгийн явцад ажлын хэсэг санал гаргаад одоо баталсан учраас одоо 27 онд их судлалын хуралдаанаараа шууд хилцэж байгаа юм байна гэдэг ийм ойлголт бол нийгэмд төрсэн байгаа. Одоо тэрийг нөгөө шүүхийн тухай хуульд одоо ерөнхий шүүгчийг ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа томилсноо байд. Харин өнгөрсөн жил их хурлаар баталсан. Одоо шүүхийн шинжлэлийн хүрээнд баталсан. Одоо хуульд нь бол хуулийн хүрээнд бол тэгж тусгасан шүү дээ. Тэгээд цэцгийн гаргасан саяны шийдвэр бол нөгөө шүүхийн шинжлэлээс буцчихлаа гэдэг юм өнцгөр бас зарим хуульчид те шүүхээр мэрэгчсэн хүмүүс тэгж тайлбарлаж байгаа. Нөгөө тал одоо яг ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа ганц зориг гэдэг хүнд зориулаад ингээд цэц энэ заалтыг энэ хүнд зориулж одоо өөрчлөлөө гэдэг ч юм уу хүчингүй болголоо. Одоо зөвхөн нэг удаа гэдэг заалтыг хүчингүй болгоно гэдэг тогтоолыг үндсэн хуулийн цэц бол гаргаад тогтоол бол гарсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэдэг тийм заалттай. Тэгэхээр одоо ерөнхий шүүгчийг чинь одоогийн ерөнхийлөгч сонгогдсныхоо дараа томилоог өмнөх ерөнхийлөгчийн томилсон шүү дээ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг одоо улиран томилох боломжтой хууль эрх зүйн орчныг цэц одоо захиалгаар одоо гаргалаа гэдэг ийм үнцөг мэдээллийг одоо улсын хурлын гишүүдч хуульчч илэрхийлж одоо захин орчинд өөрийн байр сууриа илэрхийлсэн байсан. Энэний одоо нэг хардах үндсэн шалтгаан цэцгийн 9 гишүүний 3-ын улсын дээд шүүх, 3-ын ерөнхийлөгч, 3-ын одоо улсын хурлаас санал болгон томилуулдаг. Тэгэхдээ өчигдөр бол их судлалын хуралдаанд бол цэц бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Ингэхдээ санал хураахад одоо
дээд шүүхээс санал болгон томилогдсон Гангуатар мөнх сайхан нар тусгай санал гаргасан. Энэ нь болохоор эсрэг санал өгсөн. Одоо энэ цэцэн энэ саналыг одоо дэмжихгүй байна гэдэг ийм байр суурьтай оролцсон байлаа хууралсандаа. Биш ээ гэж л Тий тайлбарласан. Тий энийг ингээд зөвхөн нэг удаа гэж одоо болно л гэж энэ хоёр хүн бол үзсэн гэсэн үг. Тий гэтээ энэ бол цэцэн шийдвэрт нөлөөлөхгүй яагаад гэвэл аливаа хурал олонхоороо шийдвэр гараа явах учраас энэ хоёр хүн л одоо гишүүн эсрэг санал өгсөн гэсэн үг. Гэхдээ нөө цэцгийн гаргасан шийдвэр цаашдаа ингээд нөө муу жишг болоод үлдчих магадгүй шүү гэдэг бас хардлага болгоомжлыг бас төрүүлж байгаа. Жишээ нь одоо зөвхөн нэг удаа 6 жилээр томилно, зөвхөн нэг удаа томилно сонгоно гэдэг одоо албан тушаалтнуудыг томилж одоо сонгодог тийм заалтууд байгаа хуулиудад. Тэгэхээр энэ хуулиудыг ч гэсэн яг энэ цэцэд одоо маргаан гаргаад зөвхөн нэг удаа гэдгийг ингээд аваад аваад ах юм шүү. Хүчингүй болгох боломжтой юм биш үү? Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан томилох хууль эрх зүйн орчныг одоо нээлттэй болгосон цэцгийн шийдвэр ингээд нийгмийн хилцүүлэг болоод одоо айгүй олон маргаан дагуулад улсын их хурлын гишүүд чуулганы хуралдаан дээрс ингээд байр сууриа илэрхийлээд нь шүү дээ. Яагаад ингэж вэ гэхээр энэ одоо зөвхөн нэг удаа гэдэг ийм заалттай хууль Монгол улсад ганцхан одоо шүүхийн тухай хууль биш ээ. Ерөнхий шүүгчийг томилох байгаа хууль тийм. Монгол улсын ерөнхийлөгчийг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэдэг үндсэн хууль бас 19 онд оруулсан энэ өөрчлөлтийг цэцэд маргаан одоо гомдол гаргаад маргаан үүсүүлэх одоо замаар энэ хуулийг өөрчлөөд бас зөвхөн нэг удаа гэдэг заалтыг нь одоо авч магадгүй гэсэн хардлага аль өнгөрсөн жилээс ч юм уу явж эхэлсэн. Тэгээд яг одоо ерөнхийлөгчийн сонгуул ойртож байгаа үед цэц яг зөвхөн нэг удаа гэдэг энэ одоо үндсэн хууль зөрчиж байна гэдэг юм шийдвэр гаргачаар одоо үндсэн хуулиас бас зөвхөн нэг удаа ерөнхийлөгчийг сонгоно гэдэг ийм заалтыг бас авчих үдэ гэдэг ийм хардлага одоо нийгэмд үүсээд нийгмийн хилцүүлэг болоод одоо пүрэв гарагийн нэгдсэн чуулганы хуралдаан дээр ч гишүүд нэлээд хатуу байр суурь илэрхийлж цэц бол ерөөсөө ингээд захиалсан одоо томилсон байгууллагын захиалгаар ийм шийдвэр гаргаж байна гэдгийг гишүүд хэлээд одоо энэ шүүхийн тухай хуулийн зөвхөн нэг удаа томилно гэдэг энэ заалт одоо бусад хуулийг ч гэсэн ингэж авч болох юм байна гэдэг ийм одоо тест болчлоо ч гэдэг юм уу те ийм байр суурь илэрхийлсэн ч гишүүд бас байсан. 6 жилээр нэг удаа сонгогддог өөр бусад албан тушаалтнууд тест хийчлээ. Дээд шүүхээр далиндуулж энийг яаж явуулж болох вэ гэдэг тестийг хийчлээ. Ач хариулж улс төрд одоо захиа даалгавар гүйцэтгэж Улс төрсөн шийдвэр. тий хуулийн гэхээсээ илүүтэйгээр улс төрийн өнгөйстэй шийдвэр гаргадаг. Шүүхийгчдэр, цэцэгчдэр АТГ болон цагдаагийн байгууллага гэдэг юм энэ хуулийн байгууллагуудыг улс төрийн цагдаа болгочих. Одоо яг дараад нь дахиад Монгол улсын ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа гэснийг бас өөрчлөх үү? Энэ системийн хямрал руу цэцэн өөрөө дүгнэлтээр түлхдэг шийдвэрээр аваачдаг болох гээд байгаа юм биш үү? Үндсэн хуулийг хамгаалах ёстой цэцэн өөрөө үндсэн хуультай халдаж байгаа мэт ийм үйлдэлүүд гарсаар байгаад харамсалтай байна. Цэцэн энэ шийдвэрийн одоо нэг үр дагавар нь томоохон хуулийн байгууллагуудын бүх дарга нарын бүх толгойлж байгаа хүмүүсийг дахин ингээ улираан томилох одоо нөхцөл үүсэж байгаа. Өнгөрсөн жилийн 4 сард улсын ерөнхий прокурор Жаргал сайхныг ерөнхийлөгч Хүрэл сүхийн одоо саналаар улираан томилсон тий. Мөн авилгатай тэмцэх газрын дарга Таштаваг мөн дахин одоо тухайн үеийн ерөнхий сайд Оюун Эрдэнийн саналаар 6 жилээр ингээд улираан томилсон. Одоо 6 сарын 2-нд улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч ганцоргийн бүрийн эрхийн хугацаа дуусах юм бол нь одоо дахиад улираан томилогдох хууль эрх зүйн орчин гэдэг цэцгийн шийдвэрээр нээлттэй болсон л гэсэн үг. Тэгэхээр хуулийн маш том байгууллагуудын ингээд дарга нарыг улираан томилоод байгаа нь одоо нэг хүний дарангуйлч гэдэг юм уу ийм зүйл рүү шилжих гэж нэг хүний эрх мэдлийг тогтоох гэж байна гэдэг ийм хардлагыг л улсын хурлын гишүүд болон хуульчид хилээд одоо энэ одоо цэцгийн шийдвэр бол нийгмийн маш том хилцүүлгийг ингээд хамарч байна. Яг зөвхөн нэг удаа гэдэг одоо зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалтыг яагаад хүчингүй болгож ирэх энэ өөрөө нөө хүний эрхийг зөрчил хүн одоо чадчихвэл одоо хэдэн удаа ч ингээд хийгээ явсан сонгогдоо явсан томилогдоо явсан юм болно шүү дээ. Хийж чадчих байвал ингээд
хуулийн залтаар хүний одоо хийж байгаа ажил ч юм уу те хүний эрхийг ингээд зөрчиж гин гэдэг ийм бас ийм өнцөг бас харагдаж байгаа. А нөгөө талд одоо яг ингээд хугацаагүйгээр ингээд ийм томилдог заалтууд ямар орнуудад хэрэгждгийг те. За манайх шиг одоо авилга албан тушаал за ингээд засаг дүр нь маш олон солигддог. Ийм улсад одоо ингээд нэг хүн хугацаагүйгээр ингээд ажиллаад ах юм нэг талаараа зөв юм уу? Зөвч гэсэн үзэгтэй хүмүүс байна. Одоо жишээлбэл нэг дарга солигдож байгаа дахиад дарган дагаа солигдож байгаа ажлаа хий гэж итл гэдэг ч юм уу те. Тийм болохоор одоо Монголд бол бараг л он удаан жилээр нь ингээд сайн ажиллаа хийж байл байж ах хэрэгтэй гэдэг ийм үнцэг зүгээр хэлж илээ. Тэгээд зарим хүн бол ингэж нэг хүний хаанчилж юм удаан ажиллах нь өөрөө бас Монголд бол Монгол шиг улсад бол хор шиг ихтэй гэдэг ч юм уу те. Одоо захиа даалгавраар ажиллах нь гэсэн гэдэг. Тиймэрхүү хандлагууд бол байгаа даа. Одоо ингээд цэцгийн шийдвэр үнэхээр ингээд захиалгатай байсан уу, ганц зориг гэдэг хүнд үнэхээр зориулагдсан байсан уу гэдэг ойрын хугацаанд ер нь тодорхой болно шүү дээ тий. Тэгэхээр дараагийн одоо хугацаанд дуусахаар дараа процесс яаж өрнөх юм? Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн одоо бүрийн эрхийн хугацаа 6 сарын 2-нд дуусна. Тэгэхээр бүрийн эрхийн хугацаанд дуусж байгаа учраас улсын дээд шүүхийн нийт шүүгч тийм бол хуралдаан болно. Ерөнхий шүүгчтэй хэнийг санал болгож сонгох уу гэх. Дотроо олон ярилцсан нийт шүүгч дундаасаа сонгоно. Нэр төвшигчээ. Тэгээ нийт шүүгчдийн олонхын санал авсан хүн бол хүний үл нийт төвшүүлээд Монгол Улсын ерөнхийлөгчд одоо санал болгож ерөнхийлөгч бол томилохоор хуульд заасан байна. Тэгээ гол нь одоо яагаад ингэ харлаад агуулад байна вэ гэхээр бид нар бол одоо өмнөх одоо засгийн газар гэдэг юм уу өмнөх жилүүдэд хууль хяналтын байгууллагын дарга нарыг бол ингээд улирах нь битгийл хугацаанд болог байхад ингээд өөрчилждөг, сольждөг тий. Одоо ямар ерөнхийлөгч сонгогдсон байна, ямар ерөнхий сайд ажиллаж гин гэдгээс шалтгаалаад ингээд хугацаанаас өмнө бараг өргөдлийн нүгэлээд ч гэдэг юм ингээд чөлөөлчдөг байсан бол сүүлийн жилүүдэд ерөөсөө ингээд нэг хүнийг ингээд улираагаад 12 жилээр ингээд ажилуулах ийм боломж олгоод байгаа нь бас нөгөө талдаа буруу юмаас гэдэг ийм л нийгмийн том хилцүүлгэл явж байна гэсэн үг. Үндсэн хуулийн цэцэд нөгөө итгэхгүй ингээд байгаа бас шалтгаан ингээд улсын дээд шүүхээс ингээд үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг санал болгоод томилуулдаг. Тэгэхээр нөгөө үндсэн одоо дээд шүүх өөрөө томилсон хүмүүстэй хуулиа захиалаад ч юм уу тий батлуулчихлаа гэдэг юм харлаа. Тэгэхээр нөгөө хэн санал болгож томилдог вэ гэдгээс бас шалтгаалаад ингээд бас хардлага бол байгаад байгаа. Бидний энэ ярьж байгаа хүрээ болохоор зөвхөн одоо нөгөө мэдээлэл авч байгаа иргэдэд ч зориулж байгаа тийм. Түүнээс бол нөгөө яг цэцгийн хурал одоо яг хуульчдын хүрээнд бол энэ маш нарийн ингээд яригддаг. Аль одоо зүгийн ч гэдэг юм уу хуулийн үзэл баримт талаа уулзаа гэдгээс бас хамаарат маш нарийн зохицуулттай байдаг юм билээ гэдэг бас хэлхэн зүг байна. Тэгээ хуульч бүр одоо хуулийг бас өөрийнхөөроо тайлбарладаг юм үзэгдэл байна. За үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг зөв буруу гэж маргаан бол одоо цаашаа нэлээд өргөнөхөр байна.